Баянгол дүүргийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын хилцээс зохион байгуулж байгаа хүслийн захианы эзэн хүүхдүүд өнөөдөр бэлгээ гардаж авлаа. Хүслийн захиан арга хэмжээ нь хүүхдүүдэд зүгээр л нэг бэлэг тараах биш. Тэдний явуулсан захиан дундаас хүсэл мөрөөдөл, өсөн дэвших урам зоригийг нь үнэлэн мөн дүүргээс хүүхдүүдээс сонсох цаг гаргаж байгаа чухал арга хэмжээ юм. Намайг Баярхүүгийн Бадрах гэдэг. Би 10 настай. Би хүслийн захианд тоглоомын талбай, дугуйн зам тэгээд харанхууд явахад гэрэлтэй байх. Тэгээд машин замаар гарахад аюулгүй байхыг би сансрын хэсэгчл. Яг тэгвэл одоо нь дуртай бас тийм сонирхдаг амар гоё. Яг гад жааш. Онгад жааш. Дүүргийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний хувьд Баянгол дүүргийн засаг дарга Сумьяатар эхний ээлжийн хүүхдүүдийн бэлгийг бэлдсэн байна. Нийтдээ нэг 500 гаруй хүүхдийн захиа ирсэн байгаа. Тэгээ би тэр 500 гаруй хүүхдүүдэд үе шаттайгаар баярлуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа. Тэгээ дүүнэртэй, ар гэртэй, аав ээжтэй, эх орондоо юм нэмэртэй мундаг сайн одоо хүмүүс болоорой гэж хүсэн өрөөё. Банцагчаа нууж гэдэг энэ дүүгийн байнгын сүх там болоод адалтай алдастай зураач болох хүссэн. Чингис хаан зам гэж. Монгол улсын хамгийн том хүн болох. Намайг Пүрэв сүрэнгийн намуунэр гэдэг 7 ангид суралцдаг. Би ингээ амар хурдан шантрах гэдэг болохоор ирээдүйн өртөгцөн ирээдүйд гарсан ингээ том хуйлч ингээ хүүхдийн хэрэглүү ингээд яасан хуйлч яг ингээ үнэн зөвөр шийддэг ингээ шудраг бусыг төвчдгүү тийм л хүн болохыг хүсдэг. Ингээ манай ангийнхаа чи ингээ намайг бодвол ингээд амар гоё ичдэг ингээд үлгэр жишээ хүүхдүүд ингээ би яг тэр хүүхдүүдийг л яг энд ирэх байх гэж бодсон. Тэгээд яг энэ 10 хүүхдийн нэг нь болж ирэхэд амар бахархуу штэ өөрөөрөө бахарх чинь. Хүүхдийн мөрөөдөл гайхалтай ингээд бүр хязгаар нь харагддаггүй чи ингээ ичээгээл левел ингээд юунд ч хүрч болно гэдэг мэдрэмжтэй байна. Яг намайг Сүхбаатарын шүүр гэдэг 7 ангид суралцдаг. Би цагтл дээрээ бол яг хүмүүст туслахыг хүссэн тийм сэтгэлдээ бичсэн. Зөвхөн шинэ жил гэлтгөө одоо өөр баяруудаар ч гэсэн одоо бид нар бол ингээд бэлэг аваад баярладаг. Харин одоо асар хүнжийн газрын хүүхдүүд ч юм уу тийм өөр боломжгүй хүүхдүүд тэгж баярлаж бэлэг авдаг болов уу гэж би амар боддог байсан. Хүслээ ингээд бичих боломж олцсон дээр нь яг тэрийгэ бичсэн. Би ирээдүйд өмгөөлөгч болохыг хүсдэг. Хэрэг хийгээгүй яг гэмгүй хүмүүс ингээд яг шорон моронд ороод ингээд хэрэг дунаад байдаг. Би яг ингээд тэрийг яг ингээд үнэн зөвөр шийдэж яг нэг тийм зөв хүн болохыг хүсдэг. Ийхүү хүүхдүүдийн төлөөллийг дүүргэн болоод хэлтсийн удирдлагууд хүлээн авч тэдний санал хүсэл захиандаа бичсэн зүйлсийн талаар хэсэг ярилцлаа. Үүний дараа дахин нэг хүүхдийн захиандаа бичсэн хүсэл нь Баянгол дүүргийн хүүхэд хөгжлийн ордонд биелсэн юм. Тэрээр бүчийн дугууланд явах хүсэлтэй байгаагаа захиандаа бичжээ. Манай одоо байгууллагын зүгээс 25-аас 26 оны хичээлийн жилд 100% хөнгөлөлтөө бүжгийн дугууланд суралцах эрхийн бичгээр шагналаа. Баярлалаа. За энэ чихэн ингээд хорогчё. Баттгсын нэмийн эрдэнэ гэдэг би одоо 5 дахь анги сурдаг. Одоо энэ жил ингээ гоё ийлээ. Их өөртөө баяр тэнгэлтэй их он гаргая гэж бодсон. Одоо би өөртөө их ихтэй хөвцөн. Тийм учраас ийлээ гоё чий улам их амжилт гаргах гэж бодсон. Том болоод жүжигчин болно гэж хэлээ боддог. Сайн бүжиглээд улам их амжилт гаргавал тийм гэж боддог. Хүүхэд мөрөөдөлтэй байх нь асар чухал. Мөн багчуудын мөрөөдлийг томчууд сонсож дэмждэг байх нь үнээс ч илүү чухал юм. Хүслийн захиа бичсэн хүүхэд бүрийн мөрөөдөл биелэх болтугай.